Өнөөдөр нар Тэнгэрийн ман гарагтай яг аялж байна. Өнөөдөр 5 сарын 22-ны өдөр. За энэ өдөр одооноос 84 жилийн өмнөх үйл явдлуудтай маш төстэй. Ерөнхийдөө бол мэдээж одоо 1942 онд дэлхийн 2 дугаар Дамбал-ид явагдчихсэн үе байгаа. Энэ үе дээр 1942 оноос 45 оны хооронд компьютерийн одоо маш шинэ дэвшилтэд одоо үе бол эхэлж исэн. Гол суурийг бол мэдээж эрт тавьсан байсан боловч илүү электроник дижитал болгох болон бидний өнөөгийн хэрэглэнд хамгийн том суурийг тавьсан ABC-г тавьсан одоо ийм том өөрчлөлт бол 1942 онд болж исэн байна. Тэгэхээр Тэнгэрийн ван Ихрийн ордонд нартай одооноос 84 жилийн өмнө аялж байхдаа дээрх суурийг тавьжээ. Тэгэхээр нөгөө талаас болохоор мэдээж одоо энэ үйл явдал таныг ямар нэгэн өөрийгөө өөрчлөх юм уу, өөрт чинь тодорхой хэмжээгээр маш юм одоо шинэлэг зүйлүүд хийх, бүтээх, сонирхол сэтэл төрөх. За дараагийн бас одоо технологийн шинэ дэвшилтэд зүйлүүд бол ойрын өдрүүдэд одоо төрөн гарах бүрэн боломжтойг бол үзүүлж байна. За нөгөө талаас болохоор агаар бие махбодтой Ихрийн ордонд энэ хоёр гариг маань хамтдаа аялснаар маш олон одоо шинэлэг зүйлүүдийн өөрчлөлтүүдийг тавьж эхлэх нэ.